яг одоо Франкфуртаас Нью-Йорк 300 контор гэдэг 300 явж байгаа юм. Бид хоёр манай өвтэй баярлалаа. Хүүхдүүд ээж ирсэн. Тэгээд марлаа маань дүүгээ аваад ээж болохоор Чингүнд тэгээд ингээд нөгөө хоёр хүн датгаад үлдээсэн. Бид хоёр хоёулахнаа хит хоног Нью-Йорк явах. Ja. So. Auf Video, oder? Гэсэн хамгийн ихний ангид Сюринэ Ванда болсон тэр шатн дээр зоо хийдэг шүү дээ. Grand Central Station. Wow, ist der Räume in der Bahnhof hat da. Гарчрээд юм өндөр байшингууд байна. Я питай Grand Central Station-аас гарч ирээ одоо хотел руугаа. Питай хотел Park hier oder wie heißt das? Was sagt ihr? Hyatt Park oder Hyatt Place. Соос. Тэгээд хотын төвд юм билээ. Тэгээд эндээс од 10 минут хаад гэсэн. Avenue дээр явж манай хотод хийхээс нөө. За Hyatt Place хүрээд тэгэхээр бол дээр үргэлжлүүлсэн. За 21-ийн давхар юм шиг байна. Тэгээ бид хоёр бол City View гэж хотел аяасан. Нью-Йоркийн өргөмөрхөө. За тэг юм бэ. Хамгийн гол нь view. Ja, wir haben Empire State Building. Echt? Ja. Yes. Wow. Oh, schau mal, das ist our view. Das sind ja Hochhäuser, auf die wir runter gucken. Gell? Ja, krass. Schön. Schöner Raum. Ja, oder? Ja. Вунаар үрээд унтлаа. Одоо Германд нэг цаг өнгөрсөн. Бид хотелд ороо чекин хийгээд тэгээд жоохон амарч байгаа. Мод ихтэй гараад. Чанга лаут хийгээд. Нью-Йорк анхны хоолсон. Wir sind ja unverbessert, oder? Wir müssen überall die Koreaner testen. So, this is гадаас суугаад дөрайс. За тэгээд одоо шууд унтлаа ёо. Германд одоо шөнийн 3 цаг болж байна. Тэгээд бид нөгөө 9 цаг ниссэн. Тэрний өмнө Франкфурт явсан гэд аян замын бүр ядаргаанд сая гадуур явсан чи бүр яг унахгүй хоёлаа. Амар чиглэг урамсгалтай байна. Гадаа бүр ингээл аим хүн дөргөө сая зүг орж ирэл гой хүүтэн шүрт ороод одоо шууд орлогоо орлоо. Унтлаа. За тэгээд маргааш бүгдээрээ түр баяртай. Good night from New York. Өглөөний минь. Зя манай бид
Битэр бүр нам унтаад манай хэд нөө цагийн зүрхтэй болохоор манай хүү маань сургуультай явцаа, охин цэцэрлэгтээ явцаа, ээж хүү хүргэж өгөөд марлаа маань дүүгээ хүргээд өгчихсэн. Тэгээд тэр хэд сайн байгаа гэд бичсэн. Тэгээд миний жоохон санаа амарчлаа. Амар хүүхдүүд амар санаж байна. Би бүр нөө Чингүүдийн хамгийн гол нь Car Center үзэж байхад дандаа нөө Нью-Йоркийн том өндөр барилгууд гарахад гой хамт юм гэж ярьдаг. Эсвэл хүүгээ бүр өргөдөг бол нөхөр хамт ирэх байсан. Та хичээлтэй болохоор чадахгүй. Тэгээд хичээл нь дуусах болохоор Германд ингээ хичээл гэсэн чөлөө мөлөө хамаагүй аавна гэсэн ойлголт байхгүй. Тэгээд хичээл орж байгаа үед угаасаа галиарч гаргахгүй хичээлтэй хүүхдүүдийг тийм болохоор өвчтөө гэж хэлээд аялах ч юм уу ямар нэгэн одоо арга зал хэрэглээд хүүхдүүдээ сургуулиас нь авах тийм одоо хууль дүрм амар чанга. Тийм болохоор бид хэд бол одоо хичээлд сургууль хийснээс нь хойш нэг ч удаа ер нь тасалж үзээгүй. Тэгвэл нөгөө би хаашаа л бол хаашаа энийг авч явдаг. Стимер энэ маань ивдэрчиж тэгээд ингээд хэрэг болгож авч явсны яна чим дандаа тэгсэн чи ивдэрсэн. Тэг би угаасаа ийм хуцаа эндүүдх юмгүй ийм стимергүй бол угаасаа би бүр ерөөсөө чаддаггүй. Би ийш тийш явахаараа дандаа чимданаас юмнуудаа гаргаад тэгээд стимер дээр тэгээд үлгөөд тэгжиж санаа амардаг. Би үрчлээтэй юм ерөөсөө өмсөж чаддаггүй. Угийн л манай ээж намайг баг байхын л миний юмыг амар гоё юм ба эндүүдэж өгдөг их хич өгдөг тийм байсан. Би тэг бүр сурцсан. Кемпинг хийгээд бүр майханд хоноод кемпинг хийгээд хөдөө явж исэн ч гэсэн би бүр эндүү авч яваа гаргаад эндүүддэг. Манай кемпингийн хажуугаар ингээ өнгөрч исэн хүмүүс намайг ингээ ширээн жижигхэн кемпинг ширээн дээр ингээ юм эндүүдээ сууж гар нүрийн альчур дийлгэж байгаа. Тэгээ палаж малаж эндүүдчдэг. Тэгээд намайг бүр шоолоод энийгээд хажуугаар өнгөрдөг. Тэгээд энийгээ бол би дандаа авч явдаг. Энэ маань эвдэрчлээ. Тэгээд ашгүй зочид бодол эндүү вэ. Гэхдээ би ийм эндүүгээр палажнуудаа эндүүдэх дурггүй байхгүй юмар. Яагаад гэвэл эн чинь нөгөө палажны материалыг гаднаас нь гэлтгэр болгох ч юм уу. Гэхдээ дандаа би дотор талаас нь ингэддэг. Гэсэн зарим нэг үрчлээ чинь үрчин хийж ингээд зөвхөн гаднаас нь зах махны юм ойролцоох ч юм уу юм нарийн үрчлээнүүд чинь дандаа гаднаас нь эндүүдэх юм байдаг байхгүй. Тэгээд ийм эндүүгээр би хувцсныхаа энэ хардаа эндүү нь улан дээрээ бүр ийм хармаар юм наалтцаа ёо бүр ийм эндүү палажинда хүргэн гэсэн чинь бүр ёо. Тэгээ би дотор талаас нь тэгтээ эндүүдчлээ. Тэгээ ямар ч хэсэ хувцснуудаа эндүүдээд өлөгчлөө дөрөв палаж. Тэр хооронд юм эндүүдээ тусчлаа. Тэгээд энэ хардаа charge port-ийн MB ийм адаптер аваад ирсэн. Зя York гардеробник юм хөө. Ерөнхийдөө аягүй хар цагаан өнөөдөр энийг Карл Лагерфельд үзүүлсэн. Явахтаа өмсөн. Тэгээд энийг болохоор нөгөөдөр өмсөж чадсан. Тийм маргааш нэг өнгөтэй. Энэ Карл Лагерфельдийн уг нь энийг яг Карлийн үзэсгэлэн үзэхтэй өмсөе гэж хэлсэн. Нэг өчтөр орой өмссөн жоохон халуун материал нь жоохон юм нилон болохоор халуун оргуулад тэгээд энэ гоё инститер чинь амар хөөрхөн. Энэ дараа нь та нарт өмсчихэд харуулна. Тэгээд энэ өнөөдөр өмсөн. Миний дуртай хайртай брендинг Red Valentino бүгдийн эндүүдээ тавьчлаа. За миний New York wardrobe гэмэрхүү. Good morning. Na? Guten Morgen. Ready for New York? Nice. Ready for Met? Let's go. Зя өглөөний цагаа уучаад одоо бит хоёр гараад тэгээд Subway Macy's-ийн тэндээс нэг Subway метронд суугаад тэгээд Metropolitan музейгийнхаа тийшээ яваад тэгээд Karl Lagerfeld үзэхээ явж ийн өнөөдөр. Очир нь гайгүй байх болтугай, амжиж орох болтугай гэд. Йоо. Сая гэрлөөгөө уцаар ирсэн. Down from Brooklyn. Цагдаагийн машин байнга яг кино шиг. Wer Waldorfstreppe? Oh mein Gott. Kommt es dir bekannt vor?
Alles. Би яг харцаагаа үүссэн. Мэдээд ингээд бүх юм харцаагаа. Sie wird aber nicht heiraten. Warum nicht? Verbiete ich. Энэ манай охины Кларины хөрмийн халаад гэсэн чи аав нь Кларин хөрм хийхгүй гинэ. Охиноо арлаа. Ich mein Mädchen, weißt du? Armes Kind. Хүсэн хүлээсэн цэцлэнгээ өгүүлжтэй. Мэд угаасаа ер нь айгүй тийм том юм бэ. Бас жоохон явчлаа. Энэ ном нь $70 хямдраад тайп болсон гинэ. Одоо 2 өдөр. Тэгээд энийг авт юм уу? За мэд орчлоо. Хүсэн хүлээсэн, мөрөөдчихсэн Карла Лагерфельдийн үзэсгэлэн үзчихлээ. Вау! Амар гоё ялаа. Тэгээд нөгөө QR код уншуулад хүлээгээд нөгөө virtual одоо нэсээ захимаар очирхно гэдэгсэн. Тэгсэн тэр очирн айгүй хурдан яваад битээр нэг 20 минут, уг нь 20-25 минут хүлээсэн 15 минут болоо орцсон. Тэгээд айгүй гоё үзэсгэлэн байна. Миний хувьд болохоор өмнө нь Карлийн 2 ч үзэсгэлэн үзчихсэн болохоор ерөнхийдөө харсан юмнууд айгүй их байсан. Хараагүй юмнууд бас байна. Гоё үзэсгэлэн байлаа. Тэгээд мэд дэлгүүрээс нь ороод ном аваад тэгээд нэг Карл Лагерфельдийн карт аваад тэгээд одоо Нью-Йоркд заавал хотдог гэдэг битээр сууж байна. Тэгээд Гугенхайм руу орно. Яг л манай хүн архитект Гугенхайм музейгийн архитектурын сонирхоод тэгээд тийш орчоод дараа нь Central Park орё гэсэн төлөвлөгөөтэй байна. Эдийн дэлгүүрээс донтог аваад мэдгээд тэгсэн чинь гараад ирсэн чинь бүр амар халуун. Энэ яг New York Taste гэсэн заавал хотдог. Тэгээд энэ cheese the fries муудаа заваарч өгөх юм байна. Coca-Cola. Frank Lloyd Wright-ийн алдартай барилга. Энэ Нью-Йоркийн ногоон гэрний цагаан юм барьж үзээд идэх шин. Хашаа хаалга. За энэ Frank Lloyd
Lloyd Wright-ийн алдартай архитектор хүний барьсан. Энэ 56 онд барьсан барилга юм байна. Тэгээд манай хүн яг тэгсэн байхгүй энэ 50-ад он гээд. Надаа яг оныг хэлж мэдэхгүй. Гэхдээ 50-ад он гэсэн чи яг 1956 он юм байна. Архитектор юм болохоор ингээд иймэрхүү алдартай архитекторуудын бүтээлийг айгүй сонирхдаг. Тэгээд Нью-Йорк орвол энэ Guggenheim заавал орж үзэн гэ. Битэр Guggenheim Венецд их Guggenheim музейм орж ирсэн. Тэгээд энэ яг Guggenheim-ийнх нь яг одоо энэ гоё төв байрлалаар орж үзсэн гоё юм байна. Тэгээд энэ дотор нь байгаа цагаан дотор нь байгаа тэнхим биш үү? Тэрнгээр нь нөгөө манай инспирац аваад тэгээ Max Planck-ийн институт гэдэг айгүй том барилга Бавард барьсан байхгүй. Тэрэндээ яг энэ шиг гэрлийн судалгаа гэсэн тийм нөгөө судалгаа хийдэг лабораторитой физикийн Max Planck-ийн физикийн институтын барилгыг барихдаа яг энэ Guggenheim-аас санаа аваад одоо нэгсдээ инспирац авч хийсэн. Тэгээ би та нарт тэрнийхэн зургийг CD-ийн барьсан гоё барилгын зургийг би та нарт харуулна за. Тэ? Амар гоё. Central Park-ийн. Ist das ein echter See oder ist das eine Baggersee? Echt? So, ob der rausgebaggert wurde. Ja. Хинэл нөр юм уу? Das kann schon sein. Яах нөр юм уу? Битгүй. Уншаагүй энэ талаа. За, Fifth Avenue бүтээриш нөгөө Tiffany-тэй хөглөний зоос гэдэг кинон дээр гардаг сцен тэрний цонх руу очих гээд тэгээ явж байна. Энэ Trump Tower So ist New York, ja. In Trump Tower-ийн дэше болон public юм кафетэй гоё террас байдаг гэдэг. Тэрийн ажил гэдэг construction гэдэг ажиллах байгаа гинэ. Тэгснэ CD рүү манай өнөрөө хэрвээ та 3 апартмент худалдаж авах юм бол дэше орч болно гэсэн. Нэг биш 3-ыг. Leider nicht mehr da.
bring the champagne out, I'll take a picture of both of y'all. Thank Yeah, of course. So, cheers. And it's gonna go in your box. Wow. In your bag. Get us some up. There you go. Thank you so You're much. welcome. Tiffany-с гоё мавсаа. Oh my god. Би бүр итгэж чадахгүй наваа. Амар гоё. Би дараа нь та нартай задаж үзүүл нэ заяа. Амар гоё. За Нью-Йорк гэхэд ер нь эрүүл хоол годомчны хотдог, дангууртай, тэгээд кола. Гоё healthy. Гоё эрүүл үү? За гүн шааны мари кафе шмик даа. Гот. Гэртээ орж ирлээ. Зочд буудалтай ороод ирсэн. Одоо Германд 12 цаг болох гэж юм шүдний манайд бүгд унтж байгаа. Энд болохоор 6 цаг хүлээ амир. Хүрээ яцлцсан. Гой сэрүү хүн байна орж ирсэн чинь. Empire State Building-ийг харчих. Ареминт. За орж ирээ шууд газар сууцсан. Яа Нью-Йорк амар нөгөө 30 градус тэгээд энэ ч амар чиглэг юм байна. Бүр Европыг чиглэг гэж боддог. Энд бүр амар чиглэг. Бүр ингэ гарангууд ингэ чийгтэй агаар ерөөсө бүр ингээл нэг юм хан шиг ингэж аваад тэгэл ерөөсө вау баг ёо амар халуун тэгэнгүүтээ дотгошоо орох болгонд агааржуулагчтай. Тэгээ агааржуулагч нь амар хүүтэн заа ингээл хаашаал оронд ингээл гih хүн хүүтэн нөмрөд авна. Тэгээ ингээ гадаа халуун явж ийснэ дотгошоо ороод ин хүүтэн нөмөрж аваад ингээ халуун хүүтэн гэж амар солигдоод тий. Сая бит хоёр Times Square орчоод Нью-Йорк хотын уур амьсгалыг тэгээд орой ингээ бүр олон нөө төм төчгөнж бум бужигсан газар гэдэг нь шүү дээ. Зүгээр уур амьсгалын мэдрэг гэж л явлаа. Тэгээд Broadway-д нэг шоу
үзэх үү гэдгийгсэн би ядраад тэгээд одоо Германы цагаар хардаа шөнийн 3 цаг тэгээд энд болохоор дөнгөж 8 өнгөрч байгаа 9 болж байгаа байхгүй. Тэгээд би битээр ууг нь тэгээд энд нөгөө өчигдөр орсон солонгос хоолны газараа гоё хоол идээд хүүтэн пим юу уучаад тэгээ гоё орж ирээ Америк гэсэн чинь нөгөөх маань 8 цагт хаачдаг юм бэ. Тэгээд сая дээр нөгөө яг солонгос өчигдөр бит хоёрт нөгөө хоол өгсөн эмэгтэй касных нь ард зогсчихсэн эмэгтэйтэй таараад тэгээд маргааш 8-аас өмнө тэгвэл эрийг ярьлаа те амар гоё ямар инээдтэй энэ тэнд очихороо дандаа солонгос хоолыг хайгаад. Өнгөрсөн жил би яг Vogue дээр энэ жилийн нөгөө Met Gala Karl Lagerfeldийн сэдвтэй болно гэдэг энэ тэр үеэс нь ахуулаад би Нью-Йоркд болох Met дээр Karl Lagerfeldийн үзэсгэлэн үзэх юмсан л гэж бүр амар хүсээд бүр мөрөөдөө тэгээ бүр манифест хийгээд дотроо бүр ингэж амар их төсөөлөд бодож исэн. Тэгээд ер нь бол баг энэ удаа явж чадхаа байхаа шахсан. Яагаад тэгэхээр манай хүн ажил ихтэй тэгээд хоёлаа явна гэхээр хүүхд чингүүний сургууль амрааг болохоор явж чадахгүй. Тэгээд ер нь жоохон бүтлгүүтэй. Тэгээд найзууд маань бүгдээрээ амжихгүй, завгүй, ажилтаа. Тэгээд нэг найзтайгаа явах гэсэн чинь нөгөөх маань нөгөө визний зөвшөөрөл авахгүй тэр нь жоох удаа. За ер нь бүтэхгүй юм байна да гэд гунээ суужсэн чинь манай хүн за хоёлаа нэг олон хоногор болж чадахгүй 7 хоногор хоёлаа явж болохгүй. Яг бол хоёлаа 2 хүүхдээ орхиод явж байгаа болохоор хүн ч гэсэн жоох юм чи хэдийгээр имэнаага бэбиситер байгаа ч гэсэн ер нь хит удаан бол үлдээж чадахгүй гэд тэгээд хоёлаа 4 шөнө 5 өдөр тэгтээ нэг хоног нь яг ирж очих аялалдаа зарцуулагдаад тэгээд Нью-Йоркт яг 5 дахь хагас бүтцээгийн 3 бүтэн өдөр гэж тэгээд хоёлаа тэгж ярьсан. Өнөөдөр үзэсгэлэнгээ үтцсэн, Met орсон, Tiffany орсон чи шууд баг за одоо ер нь гэртээ харьсан жаах болчлоо. Одоо манай хүн гаднаас хоол аваад ороод ирэх гэсэн. Тэгээд би намайг гой өрөөндөө амарчиг би тэр хооронд ингээс та нартай влогоо дуусгачих гээд өнөөдрийн эхний өдрийн Нью-Йорк гоё илаа. Үнэхээр гоё өдөр илаа. Би бүр өнөөдөр яг өөрийгөө юм гүн чиглэл бүр мэдэрлээ. Амар гоё яг хүсэж исэн үзэсгэлэн рүүгээ орол бүр миний хам ингээл бүр би мэдхгүй ингээл тэгтээ Karl Lagerfeldийн үзэсгэлэнг нөгөө өмнө нь 2 удаа Германд үзчихсэн те би та нар маань сони зүрх номон дээр би нийтлэл биччихсэн. Ер нь блог дээр ч гэсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол надад Европт Германд болсон үзэсгэлэн тэгээд энэ Нью-Йоркт болсон үзэсгэлэн хоёрыг харьцуулахад Нью-Йоркт дах одоо Met гарсан энэ үзэсгэлэн бол арай жол санагдлаа. Хэдийгээр гоё байсан ч гэсэн дан дайшин зар дагнчихсан. Тэгээд өөр бусад зүйл айгу баг байсан. Гэтэл нөгөө Karl Lagerfeld чинь зөвхөн дайшин загвар зохион бүтээдгүй өөр маш олон талын аяастай өөр маш олон төрлийн дизайнлтай фото гэрэл зураг авдаг. Гэрэл зургаар бүр ингээд уралдаанд төрүүлж исэн авьяастай тий дээр нь архитектор баг тийм нөө шоуныхаа одоо бүх шоуныхаа одоо сетийг өөрөө хийж исэн. Өөрөө ингээд зохиогоод тэгээд ингээд тэр шоуныхаа сет нь архитектийн модель маягаар ингээд тавьсан. За тэгээд тэр ном гээд ер нь амар тийм олон талд би та нартай олон талд Karl Lagerfeldийн олон талд ертөнцөөр гээд нийтлэл биччихсэн. Тэгэхээр миний бодлоор бол ингээд хэрвээ би өмнө нь тэр хоёр үзэсгэлэн Германд болж исэн үзэсгэлэнд одоо орж үзээгүйгээр Met дэх өнөөдрийн үзэсгэлэнд бол миний сэтгэл өндөр байх байсан. Гэхдээ би Германд тэр хоёр үзэсгэлэн үзчихсэн болохоор надад бол энэ яах вэ лээ нэг амар тийм ингээд олон үзэсгэлэн үзэх тусмаа ингээд хүн янз бүрийн юм харьцуулалттай болчихж байгаа хгүй. Тэнгүүд ингээд амар надад бол амар яг бүр юм төгстэй бүр номер 1 үзэсгэлэн бол биш байлаа. Гэхдээ Met өөрөө яг энэ Metropolitan Museum-ийн надаа архитектор энэ байрлал байгууламж энэ институт энэ доторх бусад зүйл нь бол үнэхээр вау тэг бүр үнэхээр яалтчгүй Нью-Йорк дэлхийн том Metropolitan хотын одоо уран зургийн урлагийн үзэсгэлэн галерей гэсэн утгаараа маш гоё юм бэ. Бүр ингээд алмайруулж чадлаа. Тэр бол үнэхээр чадсан. Гэхдээ яг Karl Lagerfeld-ийн үзэсгэлэн бол надаа Европт болдог ялангуяа Германд болсон үзэсгэлэнгүүдийн хажууд бол арай жоллоо. Tiffany-г болохоор би ингээд яг та нар нөгөө Breakfast at Tiffany's гэдэг кино яг эхлэнгүүд ингээд Audrey Hepburn юунаас Holly Golightly-ийн дүрээр тоглодог шүү дээ. Тэгээ Holly Golightly ингээд шар таксинаас бууж ирээд тэгээ яг тэр Fifth Avenue 727 гэсэн дугаартай хаалган дээр яг зогсдог байхгүй. Тэгээ яг тэр хаалганы тэнд очиж хараад тэгээ цонх руу нь яваад косона идээ кофе уудаг шүү дээ. Тэгээ би яг тэнд ингээд тэр цонхны хажууд угаасаа бүр ингээд зогсохдоо би яг вау энд Audrey Hepburn зогсож исэн
Тэгээд би тэр хүний зогсож исэн ингээд цонхны тийм зогсож байгаа. Ингээд тэгээд тэр хамгийн Tiffany-гийн хамгийн гоё том төв дэлгүүрт ингээд ор тэндээс ингээд бүр вау. Тэгээд та нар нөгөө санаж байгаа би анх 4 жилийн өмнө ганцхан хоногор эрэхтэй бүр ихмийнхаа хийдэг зулгаагаад авч орж исэн шүү дээ. Тэгээд би бичлэг хийсэн. Тэгээд тэндээс би Return to Tiffany-гийн мөнгөн гинж авч исэн зүрхтэй. Тэгээд тэр маань одоо хүртэл би барыг тэр гинжиг авснаас хойш өдөр алган зүсэн. Тэгээд өнөөдөр амар гоё юм асан. Би тэгээ маргааш өдрийн гэрэлд гоё зочд бодолтой unboxing хийгээд юу авснаа харуулна. За тэгээд өнөөдөр гоё илаа ер нь метрогоор нь явж үзлээ, автобусаар нь явж үзлээ, явхан алхлаа. Тэгээд маргааш тэгээд усан онгоцоор явж магадгүй Top of the Rock Rockefeller Center ороод хүртөө тэр Нью-Йоркийн дээрс нь толдуулмаар юм. Тэгээд бүр Empire State Building энтерийг харуулад тийм нөө би та нартай өмнө нь ч гэсэн бичлэгэн дээрээ хэлжсэн. Ингээд би архитектор хүн биш мөртлөө би дээр Rockefeller-ийн дээр гарчаад би ингээд бүр намайг ингээд нөө сэгсрээд тэ сэрээжсэн юм шиг басан гэд би ярьжсэн тэр влог дээр яг тэрэн шиг. Тэгэхээр би ингээд нөхрөө архитектор хүний хувьд ингээд маргааш өглөө тэндээс Нью-Йоркийг толдоод ямар сэтгэл төрхөл гэд бүр ингээ өмнөөс нь тогтлоод байна. Тэгэхээр би ингээ нөхөртөө би тийм мөчийг бэлгэлмээр байгаа хгүй ингээ амар гоо би Top of the Rock дагуулж ороод заа чи ингээ архитектор хөө ингээ өөр нүдээр толдоод тэгээд ингээ дотор нь өндөр барилга барих inspiration тийм юм төрөх юм билүү мэдгүй би ямар ч зам бүр маргааш нөхрийнхөө царай влог дээр болгож авахыг хичээнэ заяа. Нью-Йорк айгуу тийм хүн хөл хөдөлгөөн ихтэй амар тийм яаруу хот энэ бүр ингээл байнгын нэг юм яаруу урсгалтай хүмүүс нь ч гэсэн явж байгаа нь хурдан ярьж байгаа нь хурдан бүх юм нь юм хурдан. Тэгээд манай тэр хавьч нь болохоор амар гоё юм тайван тухтай нэг юм битгүй юм амралтын газар шиг. Тэгээд тэгэхээр амьдрахад гэр бүл хүүхдүүдтэй яхад их гоё газар юм бэ, сайхан газар юм бэ гэдгийг бүр дахин мэдэрч авлаа. Тэгээд Нью-Йорк бол яг зүгээр аялаад цөөхөн хоногоор тий танилцаад ингээд хадлын худалдаа байхад гоё. Дараагийн нэг анзаарчихсан юм нь болохоор амар их юм нэг удаагийн сав баглаа айгу хэрэгэлдэг юм байна. Ерөөсө гэлгэр уудахгүй юм алга. Кофе ороод зүгээр кофе уухад одоо тэндээ take away биш зэ авч явахаар биш тэндээ суугаад уухад ч юм баг юм take away юм хийж өгч юм. Тэгэл хүн болгон take away одоо нэг авч явах зориултын сэрээ баглаа бодол гэл тэнгууд миний бодлоор хаягдал хог хаягдал бүр өстой ёо. Тэг Европ, Герман ялангуяа тийм биш те бид одоо тэнцээж амар ногоон байгаль орчин хамгаалах одоо тийм ухамсар хүмүүс нэг ус суудсан. Тэгээд аль болох дахин хэрэглэх юмнууд нэг удаагийн одоо тийм баглаа сав уут мууд жишээлбэл бид нар дэлгүүрт нэг удаагийн тор авах юм бол бүр илүү мөнгө төлдөг болчихсон. Тэгээд одоо уусан ундааныхаа савыг бид нар ингээд буцааж өгөөд автомат руу хийгээд Германд жишээлх юм бол бид нар ингээд мөнгөө буцааж авдаг тийм. Тэгэхээр нэг газар нэстэ бөөгнөрдөг. А энд болохоор ингээд юу гэсэн энэ тэнтгүү ингээд шийдсэн. Тэгээд тийм нэг одоо тийм хог хаягдл их санагдлаа. Нөгөө талаас бас ингээд Нью-Йорк аюу гоё хоттой ингээд өндөр байрлагтай үзэсгэлэнтэй хот мөртлөө ингээд годамжныхаа цахаар амар их хогтой ёо ингээд зүгээр ууттай хогнуудаа гаргаад тавьсан. Тэгээд ингээд довжоо них гоё гаднах байрлагынх нь үүд нь гоё мөртлөө ингээд яг замынхаа хажууд урталтаа гараад л ерөөсө замынхаа энд ингээд хогнуудаа ингээд тавиад ингээд шийдсэн. Хогнууд нь ингээд ууттай хогнууд ер нь ингээд хоёр замынхаа хажуугаар ингээд игэнцэн тийм байхараас ингээд нэг юм мэдгүй ингээд нөгөө гаднаа гялан цаг тэгээ яг манайх жишээлбэл биологийн гаралтай хогоо зөвхөн нэгд өдөр те 2-7 хоногт нэг удаа гаргаж гадаанаа гаргаж тавьдаг. Тэгээд нөгөөд нь өглөө гаргаж тавиад тэд нар нь ирээд аваа явчихдаг. Тэгээд янз бүрийн бусад хог, цаасны хог, хуванцар хог гэх бүгдийг ялгадаг. Тэгээд дөрвөн янз ялгачаад тэрийг ингээд гаргаж тавих өдрүүд нь тос тостой байдаг байхгүй. Тэгээд энэ тас бодвол тийм л ахaltaа мэдээж хотын цахаараа зүгээр яг Нью-Йоркт байгаа анзаарснаар жоохон нэг тийм замбраагүй хогнууд нь гадаанаа тийм жоохон тийм санагдлаа. Тэгээд өөр анзаарсан юм гэх юм бол тийм тэгээд тэр энэ ерөөсөө агаарч жуулагч нэстэй амар юм би. Автобус руу н ороод шууд агаарч жуулагч нь шууд хүдүүлэгээл нөгөө гаднаа 31 градус ингээл амар хүлэрсэн халуун байжсэн ингээл гih хүнд хүүт юм хөрөгч рүү нэгсэндээ яваад орчиж байгаа юм шиг болчихж байгаа. Тэгээд тэгэхээр ингээд энэ зочид бодлын өрөө одоо жишээл энэ 21-нд давхарт болохоор цонхоо онгойлгож болохгүй аюултай тий цонх онгоохгүй тэгтээ ингээд агаарч жуулагчтай тэнгүүд ингээд байны өрөөнд ч гэсэн оронгууд агаарч жуулагчтай гэхээр ингээд ямар их энерги зарцуулж байгаа. Тэгээд энэ олон өрөө болгонд агаарч жуулагч өрөө алганд тийм ингээд гэрэл тог агаарч жуулагч гэхээр ёо энэ хотын зарцуулж байгаа энерги энэ хотын
ялгаруулж байгаа CO2. Вау. Тэгэхээр ер нь бол амар тийм байгаль орчинд ээлтэй мэлтэй гэсэн ийм үг бол ерөөсөө тохирохооргүй тийм хот байна. Тэгээд тиймэрхүү юм анзаарагдлаа яг одоо Германтай харьцуулахад манай одоо хөдөөтэй харьцуулахад мэдээж гоё сайхан юм нь зөндөө. Гэхдээ анзаарэгдсэн юмнууд нь харьцуулах юм бол юм байла. Бүгдээрээ маргааш уулзтлаа түр баяртай. Өнөөдөр хагасаа өдөр шинэ өглөөний минь бид хоёр сайхан унтаж амраад манай бүр өглөөр тоссон компьютер хасаад ажиллаа хийгээд гэ хасдаг яаваа тэ вилан хасдаг яаваа тэ доошоо орж кофе авчаад тэгээ шууд доошоо нэг breakfast-наас нь өглөөний цайнаас нь кофе авчаад тэгээд манай хүн ажиллаа хийгээд би энэ жоохон story-гоор өнөөдөр хэллээ Нью-Йорк явснаа. Би нөгөө real time story хийдгүү дандаа дараа нь хийдэг штеп тий. Тэгээд сая хувц сунраа солиод нүүр амаа янзалчаад бид хоёр доошоо өглөөний царуугаа ороод тэнийг цаавчаад хөнкөө юм идчихээ тэгээд Rockefeller Center 9 цагт онгоно. Тэгээд тийшээ явъя гэж бодож байгаа. Тэгээд өнөөдрийн миний outfit би та нартай талент харуулъя. Бидний яга хөнгө. Тийм зэнгээ та өнөөдөр Нью-Йоркт зориулж авч ирсэн дайшинц. Бая гоё. Хөнгөн гоёгац. Энэ цахныхаа энэ шартаа ийм их шар гоё хослоод зүтчихсэн. За нэг иймэрхүү гутал харин жоохон энэ уг нь хавтгай гутал бол нөхөлт ихтэйхэн гэж болно. Гэхдээ урталт нь жоохон холгоод энийг л өмсөйдөө гэж бодоо тийм. Тэгээ энэ жижигхэн өсгөйдөө гэхдээ явхад айгу амархгүй юу. Тэгээд энэ болохоор урталтаа жоохон яадаг. Уг нь энэ юм гоё хавтгаалтай. Тэгээд байх. Энийг эдээс хойш орой сольж өмсөе. Зия би танартай unboxing амласан. Гоё энэ уу яг Нью-Йоркийн 727 Fifth Avenue-аас нь авсан. Fifth Avenue 727 гэсэн ийм гоё. Би бүр энийг нь харчаа шууд. Юу ч хамаагүй авмаар исэн. Гэтэ бас зүгээр мөнгө өргөш бас гоё юм аа гэж одоо тэгээд энэ хайрцаг би харин сайн нэг гар утсаар хийх гэж задлаа. Энийг нь болохоор тусад нь өгсөн байхгүй яа тэгвэл энэ ийм гоё хайрцаг ирсэн. Ийм нараа. Гоё дөрвөн зүрхтэй. Тэгээд дундаа нэг diamond та. Энэ дөрөв нь болохоор энэ манай хоёр хүүхэд нөхөр бид дөрвийн зүрх. Тийм гоё юм алтан гэж. Мэкс атхаа төвийн нарта би Германаас наашуулна. Гарахта замд уншина гэд шинэ энэ стайл тэгээд шинэ L2 авсан. Тэгээд энэ минийг уншиж амжаагүй кино үзэл унтаал тэгээд бүр ядарсан. За энэ болохоор Karl Lagerfeld-ийн үзэсгэлэнгийн каталог авсан. Гоё энэ хямдраад $50 болчихсон байсан 70 эдээс. Тэгээд Line of Beauty гэдэг coffee table book янзтай. Тэгээд өөр өчтөр бороо орсон болохоор ийм метийн хаар цэвэрхийн зонтог авсан цүнхэнд явж байгаа гэдэг. Тэгээд Karl Lagerfeld-ийн ийм зорсон 5 ширхгийн карт авсан. Эднэрийг гоё жаацлаад гэр мөртөө таахад гоё юм болов. Ийм хүү юм авсан да. Нарт зүүчихсэн гинжээ. Гоё том жижиг мижиг зүтгэхгүй ягаад. Тэг өнөөдөр энэ даашидсны дотор нь хийчих. За тэгээд Rockefeller-ийн дээрээс уулзцгаая хэвтүүлээ. Radio City
Rockefeller Center. Hortcultur. Singen. Ja, Top of the Rock. Also eigentlich 50 dafür Vollquadrat in Mehrfamilien. Das heißt. No, c'è la... Welcome to Top of the Rock. Hoppala. Schnell, gell? Straight ahead. Welcome to 467. Good morning, everybody.